За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ хотоодыг хамгийн гэмтээдэг зүйлүүдийн талаар товчхон мэдэж авцгаая. За үүнд юу ордог вэ гэхээр шарсан мах ордог. За тэр тусмаа ил гал дээр шарсан мах, өөрөөр хэлбэл одоо шорлагч юм уу тийм ээ, махыг шараад ингээд түлж идэхээр нитрат гэдэг хавдар үүсгэгч бодис маань үүсч байдаг. Тэгэхээр бид нэр махыг ил гал дээр шараад түлээд идээд байх юм бол тэр маань бидний хотоодыг гэмтээгээд байна гэсэн үг байх нь байна. За үүний дараагаар байнга шорог хоол иддэг болон хитрхи халуун хоол иддэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн хотоодынхаа нь бол маш амархан гэмтнэ. Одоо жишээ нь би ингээ хүүтэн хоол идэж чаддгүй, дандаа хоолыг халуунаар нь иддэг гэд бүлээн болцсон байгаа хоолыг маш ихээр халааж иж идээд идэх хүмүүс байдаг. Хитрхи халуун хоол улаан хавдрыг үүсгэх эрсдэлтэй байдаг. Дээрээс нь хотоодынхаа нэг гэмтэх учраас хитрхийн халуун хоол байнга идэхээс болгоомжлох хэрэгтэй. За дараагаар нь хоолыг нэг дор хитрхи ихээр идэхгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манайхан өлсөж явж байгаад нэг дор хитрхи хоол иддэг ийм зуршилтай хүмүүс маш их байдаг. Хотоод гэдэг маань ямар үүрэгтэй вэ гэхээр бид нар гаднаас хоолоо ороод ирэхээр тухайн хоолыг жижиглээж бутлаад зутан хэлбэртэй болгоод нарийн гиз рүү явуулдаг ийм үүрэгтэй. Тэгэхээр бид нар нэг дор хитрхи их хоол идэх юм бол хотоодонд ачаалал өгнө. Тэр хотоод чинь өөрийнхөө боловсруулах хэмжээнээс их хэмжээний хоол ороод ирэхээр боловсруулж чадахгүй хүрнэ гэсэн үг шүү дээ. Энэ байдал маань олон жил удаан давтагдаад өөрөөр хэлбэл байнгын иймэрхүү амьдралын хэм маягтай хүн байх юм бол тухайн хүний хотоод бол маш амархан гэмтнэ гэсэн үг. За дараагаар нь хотоод гэмтээдэг зүйлийн нэг бол гацтай ундаа. За бид нар хоол хитрхихээр идэхээр хоол шингэхгүй байна. Хоолоо шингээхийн тулд гацтай ундаа ууя гэд уудаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ гацтай ундаа уухаар тухайн үедээ бидний хоолыг шингээж байгаа, хоолыг доошоо оруулаад байгаа юм шиг ийм мэдрэмжийг төрүүлдэг ч гэсэндээ гацтай ундаа маань өөрөө цуснд байгаа сахарыг маш огцом өсгдөг. За мөн дээрэс нь улаан хоолой болон хотоодны амсар хоёрын хооронд байдаг спектр булчингийн үйл ажиллагааг муутгах байдаг. Энэ булчингийн үйл ажиллагаа муудна гэдэг чинь хотоодонд орсон хоол маань буцаад улаан хоолой руугаа дээшээ сөрөөд за бидний улаан хоолойны хамт гэмтэн улаан хоолойн сөөргөө үүснэ. Тэгэхээр хоол идчихээ зайлшгүй гацтай ундаа уудаг хүн байх юм бол энэ зуршлаа одооноос болох хэрэгтэй гэсэн үг байх нь байна. За тэгэхээр хотоодыг гэмтээдэг дараагийн хүчин зүйл стресс байна. За өөрөөр хэлбэл хотоод маань бидний сэтгэл зүйтэй маш холбоотой байдаг. Бид нэр биеийнхээ зарим хэсгийг өөрсдөө удирдах хөдөлгөж чаддаг шүү дээ. Гар, хөл, ам өөрсдөө хөдөлгөж чадчихад бид нар зарим эрхтэн өөрсдийнхөө дураар хөдөлгөж чаддгүй. Тэр нь өөрөөр хэлбэл зүрх байна, ходоод байна. За эдгээрийг мэдрэлжүүлэлт нь тусдаа байдаг учраас үүнийг бид нар өөрсдийнхөө удирдах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр бид нар олон жил маш удаан хугацаагаар стресстэй, сэтгэл санааны зовиортой, тайван байдаггүй ийм байдалтай яваад ах юм бол ходоод маань айжмаар муудна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар хитрхи огцом ийм уурлахад тийм ээ огцом сэтгэл санааны өөрчлөлтөнд ороход бидний ходоод чангараад агшдаг. За энэ тохиолдолд ходоодны цусан хангамж маань тэр хэмжээгээрээ буурна гэсэн үг. Тэгэхээр бид нар хоол идэхээр тэр ходоод маань тайвширч чадахгүй гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар сэтгэл зүйн хувьд хитрхи их хямралтай, хитрхи их стресстэй олон жил явах тусмаа ходоод маань тийм байдалд маш удаан хугацаанд өртнө гэсэн үг. Ингэж удаан хугацаанд өртөх юм бол ходоод маань цусан хангамжаар муудна. Ходоодны тэр хоол боловсруулдаг ферментүүд, хоол боловсруулах хүчил маань хүртэл багасаад ирдэг. Тэгэхээр бид нар хэдийгээр ингээд сэтгэл санааны хямралд ороод энэ маань тодорхой хугацааны дараа ингээд эргээд хэвэн болж болох ч гэсэн ходоод маань тэгээ чангараад цусан хангамжийн дутагдлалд орсон байдал маань тийж хурдан хэвэн байдалд ордоггүй. Дээрээс нь бид нар энэ маань олон жил удаан хугацаанд давтагдах тусмаа бидний ходоодыг гэмтээж идэг гэсэн үг. За тэгэхээр хамгийн сүүлд нь бид нар ходоодоо тэр болгон анхаардаггүй, хайхардаггүй. Ходоод бол маш чухал эрхтэн. Бид нар өөр эрхтэн одоо шилжүүлэн суулгах хагалгаагаар сольж болдог болсон. Илэг бөөр, нойр булчирхай гэх мэт эрхтнүүдийг бид нар хавдар тусан ч гэсэн солио тавьчих болдог болсон. Гэхдээ бид нар ходоодыг шилжүүлэн суулгах ямар ч боломжгүй. Яа тэгэхээр ходоод гэдэг эрхтэн маань тархитай маш их холбоотой. Өөрөөр хэлбэл мэдрэгжүүлэлт нь маш нэрийн байдаг. Тийм болохоор бид нар сэтгэл зүйн хувьд маш тайван байх хэрэгтэй. Стресссэн ч гэсэн удаан хугацаанд түүнийг хадгалж авч болохгүй. Стрессээ дорд орон гаргадаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ сэтгэл зүйн хувьд бид нар эрүүл байна гэдэг бол бас бид нар ходоодоо эрүүл байлгах нэг арга гэж ойлгож болно. За мэдээж дээрэс нь тамхи, арх, кофе энэ болгоныг удаан хугацаанд хэрэглэнэ гэдэг маань бид нар ходоодоо гэмтээгээд байна л гэсэн үг. Тэгэхээр бидний ходоод өвдөн гэдэг бол нэг өсөндөө бидний амьдралын хэм маяг, бидний муу зуршлал гэсэн үг байх нь шүү дээ. Нэг дор хитрхи хийдэггүй байх нь байна. Хоол идчихээ заавал газтай ундаа уудаг зуршлаа болох хэрэгтэй. За мах шарж иддэг байлаа гэхэд ил гал дээр шарж идэхээ багасгах, хитрхи халуун хоол идэхгүй байх, түргэн хоол идэхгүй байх. За мөн хоол идэхдээ бид нар ходоодны ханыг бэхжүүлдэг, ходоодны салцтыг бэхжүүлж өгдөг хүнсний бүтээгдэхүүнүүд гэж байдаг. За брокколи байна, ногоон өнгийн хүнсний ногоог хамтдаа хэрэглэх ёстой байх нь байна. Нэмээд 25-аас дээш настай, за 30 настай ч юм уу 40 настай хэрнээ
Ходоодоо өмнө нь хязгаарч дурандуулж үзэж байгаагүй бол нэг удаа ходоодоо заавал дурандуулж үзэх хэрэгтэй. Ходоодныхоо нөхцөл байдлыг ямар байгааг нэг удаа чеклүүлээд үзчих хэрэгтэй. Тэгэхээр ходоод дурандуулахаас зарим хүмүүс айгаад өөр шинжилгээ хийгээд ходоодоо үзчихье гэдэг. Ходоодыг ходоодны уян дургийн шинжилгээнээс өөр нарийн шинжилдэг, тодорхой шинжилдэг онцлогооны арга одоогоор байхгүй. Ходоод гэдэг нь дотроо хөндийтэй эрэхтэй учраас бид нар дуран оруулаад дотуур нь явж дотор талаас нь дурандаж харахаас өөр нарийн шинжилгээний арга байдаггүй учраас уян дургийн шинжилгээ хийлгэж байгаагүй байх юм бол нэг удаа хийлгээд үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.